Энэ аимшигтай хэргийн эзэн Солонгос үндэстэн 43 настай этгээд байсан бөгөөд солонгосчуудын гэгддэг коллежид өглөө эрт орж ирээд шууд галаж эхэлсэн байна. Уг халдлагын улмаас 7 хүн газар дээрээ амьсгал хурааж 3 хүн шахагджээ. Тус коллежийг 10 жилийн өмнө байгуулсан христийн шашны номлогч Жон Кимийн хэлснээр гал нээсэн этгээд өмнө нь коллежийн анагаахын оюутан байсан гинэ. Жон Ким өөрийн ажлын өрөөнд байхдаа хид хідэн удаа буун дуу гарахыг сонсчээ. Мөн халдлага гарах үед байсан гэрчүүдийн нэг хэлэхдээ сургууль дотор нэг солиотой хүн буугаар галлаж эхэлсэн. Буутай этгээд ерөөсө галзуу мэд хашгирч байсан бөгөөд сургууль дотор байсан оюутнууд бүгд цугтааж гүйлдэж эхэлсэн. Түүний хажууд байсан нэг хүн цээжиндээ буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Энэ коллеж нь шашны хувийн сургууль бөгөөд шашны номлол, хөгжин болон анагаахын чиглэлээр оюутнууд суралцдаг ажээ. Одоогоор цагдаа нар сэжигтнээс байцаалт аваагүй байна. Энэ харамсалтай хэргийн дараа хохирогчдын гэр бүл гэрчүүд болон хотын оршин суугчид хэсэгтэл айдас хүйдэс дунд амьдрах нэ. Оукленд хотын дарга хадагтай Жин Кван Америкийн аль ч хотын дарга ийм байдалтай учрахыг хүсэхгүй. Бид өнгөрсөн хугацаанд иймэрхүү ямар ч мэдрэмжгүйгээр олон хүнийг буудан алдаг хядлагыг харсаар тасал болсон байна. Харин одоо эдгээр хэргийг үйлдэхэд яагаад гар буу ашиглах боломж гэмт этгээдүүдэд байгааг асах цаг болсон гэж ярьсан байна. Хэрэгтэн сургуулиас гарч өөр хүний машиныг аван зогтсон ч тун удалгүй цагдаа нарт баригджээ. Энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь ч энэ хотод гарч байсан юм. Дунд болон ихтэй сургуулиуд руу нэвтрэн орж олон хүнийг нэг дор буудан алах хэргийг үйлдэхэд гэмт хэрэгтэнд юу нөлөөлөв гэдг нь одоо хүртэл тодорхойгүй байна.